Дараа нь тэр нэгтэй болзоонд яв. Гэвч өмнө нөхрийн асуудал нь түүний сэтгэлээр угааж байв. Нэг толгоогоо эргүүлээд энийг санаа зовлонтой байдлыг хараад тэр бас маш хүчилж инээс үлв. Тэр үүнийг хуучин нөхрийнхэн дарамттай холбоотой гэж хамгаалав. Тиймээс тэр өдөр нэг өөрөө хуучин нөхөртэй нь уулзахарч энийгээс холбоохыг харууллаа. Эний таартай аваараа байгаа хуучин нөхөр нь түүнтэй тохирхов. Нэг энэ ахын байдлыг огтхонж тоосонгүй. Шинэ сабууга тэр 1 м өндөртэй хүн намайг бас айлган гинэ. Хуучин нөхөр нэгийг зодно гэж сүрдүүлв. Гэвч нэг огтхонж айсангүй. Гадар хугацаа тайллаа. Тэгээ шууд зодтолдоход бэлтлээ. Хуучин нөхөр нь гайхаж оцров. Тэр ихэндээ нийгийг сул дорой хөнгөж бодож байжээ. Түүний зориг зүрх биеийн өндөр шиг нь жижигхэн биш байв. Тэр ч бол баг зэрэг хүндэтгэж гэлээ. Тэгэд өөрөө явахаар шийдэв. Гэвч нэг түүн рүү дахиж очив. Нэг хуучин нөхрийг өөрийнхөө нь өдөрчлөг дурлаа. Хоёулаа илүү сайн танилцсан дээр гэж бодож байна. Би хагас ангиштай өдөрчлөг зохион. Чи заавал ирээрэй. Энийг баярлах байх. Илдэг байгаараа хагасаар уулзъя. Энэ байснаа найзаа болох ухаалаг арга байлаа. Маш ухаалаг санаа өдөрчлөг болох өдөр хуучин нөхөр эрхэмсэг байдлаа хадгалсаар ирэв. Тэр энийг эргүүлж авна гэв. Гэтэ тэр хоёр эр хүний аргаар өрсөлдөгөөр тохиролцсон. Энэ ширээний тест суулгахад лээ. Өртөнд таньсан л бүхэн алга болох энэ тэдний ингэж байгааг хараад үнэхээр гайхав. Өнөөс хойш энэ нэг хоёрын харилцаа нэг штар ахив. Энэ өдөр манай хоёр хамтаа далайгаар суугаад нэг энийг имлэсэн хугацаа зориуд өмслөө. Нэг зарим хөдөлж авахар яв. Харин энэ тэр үед сам завсан хөдөлгчтайгаа тарав. Чиний хүүчин цог явж байгаа юм уу? Цамсанд таарсан уу? Яг таарсан. Энэ үед нэг гэрж явлаа. Тэр эсрэг талын хүүхдээ ижил өндөртэй байв. Энийг хүүхдэд дагуулад явж байгаа мэт харагдав. Уур амьсгал гинт игүүдэв. Энийг гаднаа 50 харагдаж байсан ч дотроо газар ухаад ороход ч бэлэн байлаа. Гэрч дээрснийхэн дараа тэр бухимдсандаа баахан олхиж тэр хамлан бус байдлаа жижиг чимээ гаргаж илэрхийллээ. Нэг түүнийг өдрийн болсон явдлаас болж уурж байгааг ойлголоо. Тэр энийг дуудаа ирүүлж чи бодож ирснээс хойш юм байлаа. Чи намайг өндрөөс минь болоод үзээд байна уу? Би өгөх гэж чамааг үзээд авах нэ. Бүгэл жоох хэцүү байсан юм. Энэ нэгт маш их хайртай. Гэхдээ гадагшаа гарах бүрт манай хоёрын өндрийн ялгаа бусдын санааны харцыг өргөөл татдаг. Энэ тууд эвгүй тавгүй мэдрэмж төрүүлдэг. Заримдаа бүр ичгүүлтэй санагддаг. Энэ хайр мөн сэг тэр мэдэхгүй байлаа. Нэг түүнийг тагсаалаа. Эдгээр өөртөө нэг гүнээ шахалууллаа. Учир нь энэ нэг түүнд хайртайг анх удаа мэдж байгаа биш. Мөн нэг түүнээс үргэлжлүүлж чадах хэсэг асууж байсан. Энэ өөрөө төвшөрсөн гэтэл одоо буцуулж байна. Чиглэлгүй байртаа. Энэ явжны ганцаараа өргөдөө очров. Энийг ч гэсэн өөрийгөө юу мэдж байгаагаа мэдсэн. Тэр өөрийгөө хангалттай зөрчилтэй биш байгааг мэдж байлаа. Энэ нөхцөл байдал үүсгэсэн нь өөрийнх нь буруу. Никээс аснаас өдөр бүр тэр маш их гонолж ганцаараа гүлэр сүдэг байв. Гаравцаагаар хараа ивэлзэж байлаа. Өглөөдөөс ч гэсэн баяр баясгалан мэдэрч чадсан. Шүнжүүлж чадахгүй байлаа. Тэсэн тэр нэгтэй уулзахаар шийдэв. Гэхдээ нэг ажлын томилтоор явсан байв. Түүнийг хаалаа онголоо. Тэр энийг нэгтэй уулзахыг зөвшөөрсөнгүй. Таныг хангалттай шахалуулсан. Битгий дахиж дэрлэх. Тэр бол миний аав. Би түн хайртай. Таваас минь хол бай. Энэ мөчд энийг хэрэг шахалсныг мэдэв. Нэгсээ энэ найзтайгаа уулзаж уйлж байтал найз нь энийг талд орсонгүй. Яг үндэ чийл байдал дээр жижигхэн өндөр чин зүгээр сэтгэл чин зүрх нь хэр жижигхэн. Найзынхаа нуугс энийг бүр ойлууллаа. Гэхдээ найз нь түүнд энэ бол хэвийн зүйл гэж тайвшруулав. Учир нь бидний сэтгэлээгээ хязгаарлагдмал байдаг. Хэрэг байдал төсөөснөөс жаахан өөр байвал бид айж ухарч чадсах болно. Тэгээ одоо юу ч хийсээр өдөжээ. Эний төлөөхөр хангасч байдал ээж нэр. Энийг ингэж үйлж байхыг хараад ээжийн сэтгэл өглөө. Тэр энийг тэрэн өөрийнхөө ингэж таахнаа зөрхтэй байхыг урамшуулав. Энийг олчоод өөрийнхөө сэтгэлийг өвгөө хэл. Тэр одоо л ээжд байгаа байх мөртөн шиг түн дээр ямар ч хүлэхгүй түн өөрийгөө харуул. Эний урам зориг орлоо. Тэр шууд нэг рүү явав. Тийм чүрхээр үсрэхээ шийдэв. Энэ бол нэгтэй танилцсан сойш хийсэн хамгийн анхны зүйл учир. Миний үед маш онцгой байв. Түүндээ энийг маш их хайсан байсан ч дотроо үсрэхээр толж эхлэв. Гэж үсрэх зориг хүрсэнгүй. Тэсний шууд үсрэхээр шийдэв. Чүрхрээ нэг рүү шилүүлсэн. Энийг чангаад удаж байлаа. Нэг дөнгөж харах гэж байтал энийг түүний салхилт түн рүү, энийг төвчтэй салхилт түн рүү хүлээж чиглэлээ алдлаа. Энийг барилгын талбайд ив хавгүй газарлаа. Юм нэггүй байдалд орсон ч тэр эцсэнгүй. Нэг ажилчдаа явах тохоо өглөө. Энийг түн рүү нөхөж чаад чүрхрээр өсөрсөн минь чамд би өөрийгөө дахиж бусад зүйлээ сайхан байсныг мэддэхийг хүссэн юм. Би чамд хайртай гэж хэлхийг хүссэн. Би чамтай цаашдаа хамт амьдрахад бэлэн. Бусад хүмүүс надад хамаагүй. Хамтаа байхад олон сад бэрхшээл учрах нь мэдээж. Гэтэ энэ бүхэн нэгтэй хамт байх хүслийг нь тусааж чадахгүй. Тэр өөрөө өдөөсөдөө хайрлалчлээ. Чиний үзөө миний нуруу өвтгөл байх. Хоёлаа хамт энэ бүхнийг өнгөрүүлэхэд бусад хүмүүс ямар тамаатай юм. Нэг эцэст нь энэ үеийг сонсох мөч ирлээ. Нүд хайртай хэвээр байсан нэг энийг үсээд хоёул дахин эвлэлээ. Магадгүй хайр гэдэг нь онцгой нэгний төлөө өөрийн бүх төрмөө зөрчсөн ч ажиглалтай хэвээр байдаг.